ингээ бүгдээрээ констрантын хичээлийг үзье. За энэ констрант хийн гэдэг маань бид нарт одоо өөрсдийнхөө хүснээр яг өөрөө блокосоо тастаж авах одоо тэр яг зөвхөн тэр хэлбэрээ гаргаж авсан жижигхэн хэсэг дээрээ одоо агуулга бодох, нүүцийг бодох ч юм уу тийм ээ репорт авах тийм зорилттой энэ үйлдэл маань байгаа. За бид нар энэ констрантыг одоо ингэж дэлгэрэнгүй хийж сурья. За энийг бид нар одоо өнөөдрийн хичээл дээр бид нар энэ блок модель менюний constraint гэсэн менюн дотроос одоо new graphical constraint гэсэн дээр одоо constraint-ууд хийхнэ. За энийг дарснаар бид нарт энэ enter constraint гэдэг энэ харилцах цонх гарч ирж байгаа. За энэ цонх маань одоо бидний яг constraint хийх талбарууд маань байгаа. За энэ дээр одоо бид нар одоо энэ өнөөдөр ямар хичээл үзэх вэ гэхлээр энэ constraint-ээр хийж сурна, 3DM-ээр хийж сурна, block-оор хийж сурна, totem-ээр хийж сурна. За энэ plane string хоёроор өнөөдөр хийхгүй x plane, y plane, z plane гэсэн энэ зүйлүүдээр одоо бүгдээрээ constraint хийж сурья. За одоо эхний ээлжинд бид нар энэ constraint-аар хийн гэсэн. Бид нар ингээ өмнө энд хадгалчихсан байгаа constraint-аараа энд дээр constraint хийн гэсэн. Гэхдээ ерөнхийдөө бид нар одоо энийг мэдж байгаа. За одоо нэг зүйлийг нэмээд тайлбарлахад энэ inside гэдэг маань дотор тал руугаа гэсэн. Блокийнхаа одоо бидний одоо зурчихсан байгаа тэр одоо энд үүсчихсэн байгаа constraint-аас дотор тал руу нь гэсэн үг. Хэрвээ inside-ийг болиулчих юм бол тэрний гадна талд нь үлдчихэж байгаа одоо блокуудыг харуулна. Өөрийг нь одоо тухайн хийж байгаа constraint-ийг маань хаснаа гэсэн үг. За одоо энийг бид нар одоо хийж үзье. Ингийн тулд бид нарт юу хэрэгтэй вэ гэхээр за одоо энэ дээр бид нар remove гэдэг блокыг remove хийчих. За ингээд энэ блок маань ингээд битүү дөрвөлжин блок болж байгаа нэ гэсэн үг. За ингээд бид new graphical constraint хийхдээ энэ дээр constraint оруулж ирэхдээ одоо ингээд 0.5-аар ялгсан constraint оруулж ирээд гадагш нь болгочих. Inside гэдэг маань дотогш нь яг энэ хийсэн constraint доторхыг маань харуулж байгаа бол бид нар харин inside гэх юм бол гадагшхыг нь одоо үлдээнэ гэсэн үг. За тэгээд за apply дараад үзье. За одоо ингээд блок маань одоо жишээ нь энийг харъя. Ингээд дотгошоогоо цоороод нөхтэй болсон байгаа. Яасан бэ гэхлээр бид нар энэ 0.5 та constraint-та хасаад авчиж байна гэсэн үг. Хасж байна гэсэн үг. За одоо бид нар энэ дээр төсөлт хийгээд харъя. За ингээд харахад энэ хэсэг маань одоо хоосон болчихсон байгаа гэсэн үг. Яг ингээд бидний constraint-аар энийг нөхлөд одоо салгаад авсан байна гэсэн үг. За энэ дээр бид нар дахиад одоо constraint-аа адилгая. За одоо дараагийнхаа constraint-ийг хийж үзье. За одоо энэ дээр бид нар 3DM-ээр за 3DM-ээр ерөнхийдөө бид нар бол өмнө нь хийж үзсэн. Гэхдээ энэ дээр бид нар одоо totem-ээр блок ялгах юм. Энэ дээр мөн нэг зүйлийг анхаарахад бид нар энэ inside гэдэг маань энэ дээрээс мөн дотгош нь гадагш нь гэсэн утгыг энэгээр илэрхийлж болох нь. За тэгээд нэмээд хэлэхэд constraint-ийг хэдэн ч давхар хийж болно. За одоо энэ дээрээс бүгдээрээ харъя. Одоо бүгдээрээ totem-ээр нь constraint хийж үзье. За энэ дээр above гэсэн утга гарч байна. Above гэдэг маань ямар учиртай вэ гэхээр above гэдэг маань одоо дээшээ гэсэн утгыг илэрхийлж байгаа. Нэг үндсэндээ одоо энд оруулж өгсөн totem-нээс маань дээшхийг нь ялган, доошхийг нь энэ дээр хасна гэсэн үг. За above болиулчих юм бол доошхийг нь аваад дээшхийг нь хасчихна гэсэн үг. За энэ дээр бид нар одоо totem-ээр за энэ totem-ээр хийхэд одоо бид нар жишээ нь юун дээр энийг ашиглаж болох вэ гэхээр одоо бид нар төгсгөлийн пит маань гарчихсан байгаа гэж бид нар үзье. За мөн одоо ашиглаж байгаа пит юм уу топо маань байгаа гэж үзье. Тэгэх юм бол одоо яг энэ хоёрынхоо дундх бид нар яг ургаа дуус хүртэл хэдийхэр блокийг одоо ингээд олборлох вэ гэдгийг бид нар эндээс харж болох нь байна. За ингэхийн тулд бид нар яах вэ гэхээр эхлээд above гэдгээ сонгоод том пит одоо төгсгөлийн пит оруулаад өгч. За ингээд төгсгөлийн пит маань ороод add хийж. За ингэнгүүт бид нар энэ A талбар дээр орж ирсэн байгааг харж байна. За энэ маань одоо A дээр хийгдсэн одоо B дээр өөрөө автоматар сонгогдож байгаа. За энэ маань ингэхлээр бид нар энэ мөн A B C D гихчлэн Z хүртэл ингээд 26 ширхэг юм constraint-ыг давхарлаад хийж болно гэсэн үг байхгүй. За одоо above-ыг болиулна гэдэг чинь одоо бид нар топоогоо оруулж өгч above-ыг оруулаад тэгэхээр топоноос маань доошоо
абиувтай байсан фитнес маань дээш нь гэсэн үг. Ингээд тэгэхээр энэ хоёрын яг хоорондох бид нар яг өөрсдийнхөө олборлох блокийг авна гэсэн. За ингээд би дээр нь ороод ирчин. За ингээд гих мэтлэн бид нар ингээд 26 констрант давхарлаад нийтдээ оршууд хийж болох нь. За энийг ингээд хоорондох гэд нэрлэжээ констрантыг. За ингээд apply даръя. За одоо ингээд энэ маань одоо ингээд төгсгөлийн пит топо 2-ороо одоо ингээд тайрагдсан байгааг бид хүн харж. За одоо ингээд шалгаад үзье. За төгсгөлийн питээ оруулахад яг ингээд фитнес маань даваагүй байгаа. Одоо ингээд илүү гарсан хэсэг нь бүгдийг тайраад авчихсан байна гэсэн. За ингээд ийм учраас бид нар одоо энэ дээр энэ маань одоо ингээд нийт блокийн маань хэмжээ гарч ирж байгаа. За энэ дээр бид нар одоо 0.5 та констрант нэмээд оруулаад өгөх юм бол яг бидний олборлох констрант маань одоо блок маань гараад ирж байна гэсэн. За ингээд гих мэтлэн бид нар ингээд констрантуудыг хийдэл бол хэдээр нь давхарлаад хийж болно. За мөн одоо энэ хийчихсэн констрантын дээрээсээ бид дахиад констрант хийж үзье. За энэ дээр бид нар блок хорн констрант. За энэ алт маань энэ бол агуулгаар нь констрант хийж байгаа баг их одоо тэнцүү баг буюу тэнцүү их буюу тэнцүү. За энийг бид нар ингээд их буюу тэнцүүгээр нь аваад 2%-аас дээш агуулгатай бүх блокуудыг одоо ялгаж харъя гэх ингээд 2% бичиж констрантаа хадгалчих. За ингээд бидний констрант маань хийгдээд блокууд маань одоо 2%-аас дээш их агуулгаараа ялгаж байна гэсэн үг. 2-оос дээш 0, 2-оос доошх нь байхгүй одоо тэгэхээр бас илүү фитнес маань давсан нь одоо энэ дотор байна. За ингээд бид нар энд констрантууд маань хадгалагдж байгаа учраас бид нар эндээсээ объем бодвол репорт авч болохоор болчихно гэсэн үг. За одоо энэ дээр мөн адил дахин нэг үзье. За энэ дээр бидэнд энэ x план, y план, z план гэдэг маань одоо ямар учиртай вэ гэхээр бид нар x дээр нь тавьж байгаа абиу гэдэг маань одоо дээшээ утгыг илэрхийлж байгаа, нэмэх тал руу утгыг илэрхийлж байгаа. Абиуг нь боловчих юм бол хасах тал руу өөрөөс нь бага утгаа авна гэсэн үг. Тийм болохоор бид нар абиугаа сонгож байгаа x-ийнхаа бага координатыг энэ дээр бичээд өгөх нь тийм үү. Тэгээд add хийгээд b дээр нь одоо эндээс b болохоор нь бид нар абиуг нь боловж байгаад x-ийнхаа арай их утгыг нь тавиад өгнө. Мөн адил ингээд y-ийг тэгж хийгээд z дээр мөн тэгээд констрант хийгээд оруулахад одоо эндээс яг бид нар тэнхилгээр нь ялгаж авч болно гэсэн үг. За ингээд иймэрхүү байдлаар бид нар констрант хийгээд сурчвал бидний дараагийн ажил их хэрэг болно гэж